асуулт харагдсан л да. Тэгэхээр ер нь энэ салбарыг хөгжүүлэх гэхээсээ илүү энэ салбарт ямар нэг ашиг сонирхол хайж орж ирэх гэсэн хүмүүс бас байдгийн байна гэдгийг харсан. Мөн одоо иргэдтэй үйлчлэгээ үзүүлэх гол зорилгоо нэгдүгээр тавиад яваад ирэхээр бусад одоо нийтийн тээврийн компаниудын ирэх ашиг бас өөрчлөгдөд тэднэр тас нөлөөлсөн байж болцсошгүйсэн. Ер нь та их зөрөгтэй юм а тий. Ер нь бол юу л да би ер нь багасаа экспортлог өссөн дандаа эрэгтэйчүүдийн дунд дээрээ нэг ахта доороо 3 эрэгтэйдүүтэй дээд эрэгтэйчүүдийн дунд өссөн болохоор жоохон иршүүд талдаа. Дээрээс нь экспортоор явчихар чинь бүр одоо тэмцүүлэлттэй болчих юм шиг байна. Тэгээд дээрээс нь одоо хуульч мэрэгчлэлт эзэмшсэн. Тэгэхээр өөртөө ихтгэлтэй ер нь бол хуульч хүмүүс ер нь баргийн юмд бол одоо бууж өгдөг. Яагаад тэгэхээр өөрийнхөө буруу зүгүүдээ ялгаад мэдчихдэг учраас ямар ч асуудал төр бол одоо ихтгэлтэй байж чаддаг л гэсэн үг л дээ. Тэр утгаараа ийм янз бүрийн хүндрэлтэй асуудлууд гарахад эндээс би яаж гарах вэ? Энэ миний зөв буруу юу? Энэ эцсийн үр дүн юу болох вэ гэдгийг урьдчилаад ямар ч байсан одоо дүгнэлт хийчихдэг учраас мэрэгжлийн онцлог байгаа л да тийм хуульч хүний мэрэгжлийн онцлог. Тэр онцлог бас одоо энэ бүгдийн ард гарахад их нөлөөлсөн байх гэж бодож байгаа. Нийтийн тээврийн салбартаа ажиллахаас өмнө яг хэдэн жил хуулиар дагнаж ажилласан бэ? 16 жил хуулийн байгууллагад ажилласан. Өмгөөлөгч хийж байсан, натратч хийж байсан. Тэр өмгөөлөгч хийж байхдаа бас янз бүрийн одоо маргаан янз бүрийн хүндрэлтэй асуудал их байгаа шүү дээ. Тэр болгонд ороод бас ингээд сэтгэлийг хад суудсан гэдэг юм уу юу гэдэг. Тэгэхээр иймэрхүү асуудал амьдрал байж л байдаг. Тийм болохоор энийг ингэж туулаад ингэж яавал ингэж хэвдвэрлэл болох юм байна гэдэг юм урьдчилан дүгнэлтээ хийж чаддаг байсан учраас тэр маань бас нөлөөлсөн болов. Яагаад тэгэхээр манад хамт ажиллаж байгаа хүмүүс маань маш их стрессчс нэрвцэн байсан. Нэрвцэн гэж ярьдаг байхгүй юу. Тэгээ та одоо ямар сони юм бэ? Ийм асуудал очиж юуч болоогүй юм шиг байгаад их ингэж ярьж исэн хүмүүс бас байдаг байхгүй. Тэгээ бодохоор би өөрөө бас хинэггүй ч юм уу. Нэг бол хитрхи өөртөө ихтгэлтэй ч юм уу тий. Бас тухайн асуудлын үн зөвийг бас урьдчилаад өгнжиж байгаа учраас за энэ бол үндэслэхгүй асуудал тавьж байгаа юм чинь одоо би буруутгах ёсгүй гэдэг итгэл үнэмшлэрээ асуудал хамтсан болов уу гэж бодож байна. Хуулийн салбар нийтийн тээврийн салбараас гадна миний сонирхох бас нэг юм бол улс төр байна л да. Ардчилсан нам бол олон эмэгтэй мундаг улс төрчтэй. Гэхдээ тэр дотроо бас эмэгтэй лидерүүд гэж байгаа. За эмэгтэй лидерүүд бол энэ жилийн тухайд яг хинэн хэм байсан бэ гэд намын эмэгтэйчүүдийн холбооны тэргуунд бас өрсөлдсөн. Таны хувьд бас яг энэ дотор нэлээд дээгүүр одоо санал авсан гэж би сонссон. Ер нь бол нэр дэвшээд явж байгааг нь бол мэдсэн, харсан. Тэгээд улс төр энэ намтай яаж яваад холбогдож байгаа. Миний төрсөн ихч бас ардчилсан намын одоо анхдагчдын нэг байгаа. Тэгээд Увсан аймагт бас оролцсон сонгуул болгонд амжилттай ордог. Тэр хүний сонгуульд явж байхдаа л ер нь би яагаад болохгүй гэж гээл манай ихчтэй хандуурал надад аягүй ханддаг хүмүүс. Тэгэхээр би ч гэсэн ер нь хүмүүсийн итгэлийг хүлээгээд явж чадах юм байна гэдэг бодол төрсөн. Тэгээд ихчийнхаа замаар л явсан даа. Тэгж улс төрт орсон байгаа. Тэгээд Увсан аймгаас үндсэн зөвлөлт хороонд сонгогдоод тэгээ үндсэн зөвлөлт хороонд сонгогдоод ирэхээр чинь бас намын яг дотоод гүн цөмд нь ороод эрт юм байлээ л. Тэр утгаараа намын ажилд улс төрийн ажилд нэлээд идэвхтэй оролцдог болсон. Тэгээд 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульдаар Баянгол дүүрэгт ажиллаад тэр ажилласан хорооны иргэд маань намайг таал одоо бид нэрийг төлөөлж явах хэвээр хүн ийм л хүн биднэрт хэрэгтэй гэд намайг уралдаад Баянгол дүүргийн намд оруулсан. Баянгол дүүргийн намд орохдоо бас их тэмцэж орсон. Хүмүүс бол зүгээр тэгээд яриад хөөрөд орчт юм байл л. Тэгээ миний хувьд болохоор жиг сонгуульд нүрсэлдэж байгаад миний урдаас хүмүүсээс өрсөлдүүлээд тэгээ тэр бүгдийг давж байгаад орсон байгаа. Тэгэхээр тухайн үед Баянгол дүүргийн 10 дугаар хорооны иргэд надад маш их итгэл үзүүлж миний төлөө маш олон үеэр санал өгч намын оронд орсон. Тэгэл тэр цагаас хойш Баянгол дүүргийн намын орооны гишүүдтэй хамтарч ажиллаад тэгээ 12 онд сонгуул болоход нэр дэвшгүй гэсэн. Тэгээд нэр дэвшиж гэж тухайн үед ажиллаж исэн болохоор бас манай намын дараагаас итгэл үзүүлсэн байх л да. Хүмүүстэй хурж ажилласан учраас энэ хүмүүстэй ойрхон байгаа учраас энэ хүнийг дэвшүүлээ гэсэн бодол байсан багт. Тэр утгаараа намайг санал тавьсан. Тэгээд саналыг хүлээж аваад нэр дэвшсэн. Тухайн үед одоо яалт юм уу, яалтгүй юм уу, яадыг мэдэхгүй мөртлөө маш их эрсдэл гаргаал тэгэл сонгуульд орж ирсэн. Тэгээд хаа очиж бас нэг санаа зүг бол заяа зүг гэдэг утгаараа манай Баянгол дүүргийн иргэд маань бас итгэж дэмжиж одоо сонгосонд маш их баярлаж энэ итгэж дэмжин гэдэг нь маань бас маш их хариуцлага юм байна гэдгийг бас ойлгосон байгаа. Тэгээд тухайн үед одоо итгэлийн аваа сонгогдсон юм чи энэ хүмүүсийн төлөө ажиллах хэрэгтэй гэдэг утгаараа Баянгол дүүргийн манай баг хамт олон багаараа маш сайн ажилласан байгаа. Ер нь бол урд өмнө нь адилхан төлөөлөгч сонгогдоод ажиллаж байсан.
тэгэхэд ингэж үзэгддэггүй уулздаг байсан гэж ярьд юм билээ. Ардчсан намын яг эмэгтэй гишүүдийн хувьд та яг аль хавьд нь яваа? За тэгээд өнгөрсөн 1 сард 2016 оны 1 сард нөгөө ардчсан эмэгтэйчүүдийн холбооны чуулган болсон. Дээд чуулган. Тэр чуулганаар одоо оюун гэрэл тэр хүн ажиллаа өгөөд дараагийн сонгуул болсон л да. Тэг сонгуульд бас нэр дэвшиж орсон байгаа. 10-аад хүн нэр дэвшиж орсноос бас сүүлийн хэдд нь үлдээд сүүлдээ нэгээ татсан байгаа. Сүүлийн дөрөвд үлдээд. Яагаад тэгэхээр бас их хурлын гишүүн Одон Туяа гишүүн маань бас нэр дэвшсэн байсан. Тэгээ Баянгол дүүргээс одоо нэг багийн 2 хүн нэр дэвшиж явж байгаа болохоор хоёлаа ярилцаад ерөөсөө нэг нь явъя гэдэг утгаараа Одон Туяа гишүүнээ дэмжиж нэрээ татсан байгаа. За тэгээд тухайн үед маш шүрүү өрсөлдөөн болсон. Тэр үед одоо Одон Туяа гишүүн нэг хүний саналаар ялж одоо ардчсан холбооны тэргүүн болсон. Тэгээд бас сүүлийн шат хүртэл явсан гэдэг утгаараа намайг бас дэд тэргүүнээр ажиллах саналыг тавьсан. Тэдэнд нь би бас олонхын санал авч дэд тэргүүн болсон байгаа. Одоо тэгэхээр намынхаа бас эмэгтэйчүүдийн байгууллагын дэд тэргүүний албыг хашаад явж байна. Намынхаа эмэгтэйчүүдийн дэд тэргүүн дээрээс нь Увс аймгийн эмэгтэйчүүд Ардчсан намын эмэгтэйчүүдийн тэргүүнээр ажиллаж байгаа. Тэгээд эмэгтэйчүүдийн төлөө бас нэлээд ажиллаж байгаа. Ер нь бол эмэгтэйчүүдийн байгууллагын бид нар л одоо намын дотор байгаа эмэгтэйчүүдийнхаа төлөө ажиллахгүй бол эмэгтэйчүүдийн одоо дуу хоолой бага байна шүү дээ. Аль шатн тийм ээ. Тэгээд дэмжлэг бага учраас тийм байна уу гэж хардаг. Тийм учраас эмэгтэйчүүдийн байгууллагын гол зорилго бол улс төр эмэгтэйчүүдийн дуу хоолойг олноор бий болгох, тэгээд дэмжиж ажиллах тийм л зорилготой байгууллага шүү дээ. Та энэ болон сонгуульт болон томилгоотой ажлуудыг юу яаж амжуулж байна? Хоногийн 24 цаг хүрч байна уу? Ер нь бол энэ улс төрд эмэгтэй хүн орохоор ер нь цаг завгүй хэцүү байд юм байна. Ер нь бол юу юм бэ? Эмэгтэй хүн улс төрд орохоор арга гэр бол 100% хаягддаг юм байна. За яг өөрөө сэтгэл гаргаж хичээж ил хажууд завсраар нь одоо орж одоо анхаарахгүй юм бол тэгээд үнэхээр цаг зав байхгүй. Яг тэр ард түмний төлөө сонгогдоод ажиллаад би арга гэрээ бодож байна. Амин хувийнхаа ажлаа бодъё гэдээ явах ирэх байхгүй. Ерөөсөө бид нар бол сүүлийн 4 жил хагас бүтэн сайнгүй ажилласан. Ер нь амарч үзээгүй гэж хэлж болно. Тэгээд тэгж их ажиллах шаардлага гарсан. Яг тэр сүүлийн 4 жил бидний хийсэн ажлаа эргээд харахад манай нийслэлийнх нь ярьжлаа юм л үнэхээр нийслэл бид нар бүтээн байгуулалтын хувьсгалыг хийсэн байна. Хувьсгал гэж хэлэхээр тийм өөрчлөлтүүдийг хийсэн байна. Одоо жишээл яг адилхан төсөвтэй байхад Баянгол дүүрэгт жишээлбэл өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол нэг цэцэрлэг нэг сургууль баригдсан байгаа. Тэгсэн сүүлийн одоо бидний ажилласан 4 жилд бол 7 сургууль, 4 цэцэрлэг, 8 сургууль цэцэрлэгийн цогцлбор гэдэг ингээд 20-од сургууль цэцэрлэг баригдсан байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол нийгмийн асуудал, ялангуяа нийгмийн дэд бүтц болсон сургууль цэцэрлэг эмнэлэг рүүгээ маш түлхүү ажилласнаар бол маш олон сургууль цэцэрлэг ашиглалтанд оруулсан байна. Энэ маань бас үнэхээр нэгдүгээр эмэгтэйчүүдийн дуу хоолой бас хоёрдугаарт бол бас энэ сүүлийн 4 жил ажилласан баг маань иргэдийнхээ эрүүл аюулгүй байдал одоо эрдэм боловсролтой байх тал руугаа илүү түлхүү ажилласан байна гэж харагдахаар бүтээн байгуулалт хийсэн бас. Хоёулаа гэрээ эзэгтэй Одон тунгалаг руу яриагаа жоохон сэдвээ хөрвүүлээ тийх үү. Та ер нь хүүхэд байхдаа ийм нийгмийн идэвхтэй хүүхэд байсан уу? Төрж өссөн гэр бүл нутаг усныхаа талаар, аав ээжийнхаа талаар бас бидний сонирхолтой. Би чинь Увс аймгийн Улаангомотод төрж өссөн. Аав ээжээсээ зургуулаа. Тэгээд 2 эмэгтэй 4 эрэгтэй. Тэгээд ихч бит хоёулаа ус төрд ороо явж байгаа. 4 эрэгтэй нь бол зүгээр ажиллаа хийе явдаг. Тэгээд багаасаа ер нь бол тийм ангийн дарга, бүлгийн дарга, салааны дарга гэл дарга хийж явсан. Тэгээд яагаад одоо би дарга хийх дурггүй. Тэгээд манай ангийн багш юм болохоор л дарга болгочдөг. Галстгүй имжижээр тэмдэгэ ялгах тэмдэгэ зүүж иргэлдэгдэг. Би тэрийг нэрлэхэд зүүх дурггүй, ялгарх дурггүй байсан. Тэгээ яагаад одоо ингэ сүүлд нь бодохоор яагаад одоо намайг заавал дарга хийх гээдсэн юм болоо гэж бодоод эргээ бодоход би нөгөө нэг ангийнхан дотор нэг ангийнхныхаа бүгдийг удирддаг одоо бүгдэнд нөлөөлдөг эрэгтэйчүүд нь ч гэсэн миний үгнээс хардггүй эрэгтэйчүүдтэйгээ ч гэсэн ярьцдаг тийм иршүүд охин байсан юм шиг байна. Тийм болохоор манай анги их сахилахгүй байсан учраас нөгөө үгэнд нь ордог гэдэг утгаараа намайг дараагаар тавьж исэн байлээ л 100 анги хүртлэх онц сурдаг байж байгаад дээш том анги руугаа сайн сурдаг болоод ирсэн. Яагаад гэсэн чинь спорт их хөвөд хичээлээж байгаа 2 дугаар тавиад спорт урлагаа
спорт тийм олон нийтийн арга хэмжээнд их ордог учраас хичээл 2 дугаар тавьсан. Сакс тоглоно, волейбол тоглоно, теннис тоглоно, бууд нь бас юу урт буугаар би бас улсын 1-р зэрэг авч ирсэн. Яагаад гэвэл улсын аврагт орж исэн байхгүй. Тэгээ нүдэл тухайн үед бид нарыг бага байхад дүүс шонхор гэх тэмцээнүүд болдог байсан. Тэнд бас ордог байсан. Тэр тэмцээнд их ордог гэсэн хүүхдүүд батлан хамгаалахын сургуульд явждаг байсан юм шиг байлаа. Тий, тэр тэмцээнд орсноосоо болоод би бас ер нь хуулийн сургуулийн цэргийн форм өмсдөг сургуульд явна гэсээрэж би хуулийн сургуулийг авч ирсэн. Тэр тэмцээн намайг бас энэ мэргэжлийг сонгоход дээрээс нь одоо ер нь цэргийн юу чинь маш их диктатурд маш их одоо тийм хүч чадал шаардсан тэмцээн шүү дээ. Тэрэнд орсноороо бас би бас энэ хуулийн мэргэжлийг сонгох тийм үндэс тавигдсан гэж үзэж байгаа. Аав ээжийн тухайд аав маань жолооч хүн байсан. Бас их авраг маврагыг кабин дээр цоохор одоо бичгтэй тийм жолооч хүн байсан. Ээж маань одоо байгаа. Манай ээж Нягтлан бод хүн байгаа. Маш их сайн тийм санхүүгийн тооцооны хүн байдаг. Багада байхад ээжигээ дагж явж байхад ээжийн ажлыг бүх хүмүүс ээжээс айдаг. Ээжээс юм асуудаг гэсэн. Манай ээж 10 жилээ онц сайн гэдэг дандаа онц сайн гэсэн түнтэйгээр төгссөн байдаг. Тэгээ бид нарыг та нар ээжигээ дуурайж онц сайн сурахгүй байх гэж их шаарддаг гэсэн байгаа. Тэгээ манай ээж бол их боловсрал өндөртэй, мундаг толгойтой хүн байсан. Тэгээ одоо ч гэсэн айгу мундаг ном их уншдаг, хүзэр их тоглодог, толгой тархин хэсгэрэг тийм хүн байгаа. Алдарт их 1 2 дугаар одонтой. 1 2 дугаар одонтой. Тэгээд тийм хүн байгаа манай ээж. Нутагтаа байдаг манай ээж. Төрж өссөн гэр бүлийн тухайд ийм байгаа бол одоо өөрийн бас цогцлон бий болгосон таны гэр бол Монгол улсын бас хүмүүсийн үлгэр дуурайл авдаг бахархал болсон ийм гэр бүлүүдийн нэг гэж одоо хөндлөнгөөс бол хүмүүс хардаг, дүгндэг. Ер нь бол их сайхан гэр бүлтэй гэж таныг олон хүмүүс ярьдаг. Гэр бүлийг тань хүнээр бас овоглоод бичдэг тохиолдол их байд юм байлээ. Манай ээж аав ах トゥ нар их бүх хүмүүс их байдаг л та. Тэгээд улсын наадам болохоор тэр бүхийг аягүй анхаарч үздэг тийм хүмүүс байсан. Яг тэр манай аавын талынх нь Артаг Начин гэдэг нэг олимпийн хөрөлт медальт Артаг гэдэг тэр хүнээс ихсүүлээ зөндөө олон бүхчүүд байдаг. Ер нь манай Увс аймгийн дэс сумынхан маш бүхтэй шүү дээ. Тэр утгаар манай ах トゥ нар ихэнхэн бүх. Тэгжсэн чи манай ээжийн одоо ихчийнхэн хүүхэд Баян мөнгө аврагын ихнэр Дижинбэ гэж байгаа. Дижинбэ ихч бит хоёр чи ихт хоёрын хүүхэд байхгүй юу? Тэр утгаар Баян мөнгө авраг байнга очдог. Тэгээд манад очихд нь бүхчүүд одоо усынхаа аяг хүрээлж очдог. Тэр утгаар бүх гэдэг чи ямар сайхан юм бэ? Хамгийн мундаг хүндтэй хүмүүс бүх байд юм байна гэж ойлгодог тийм ойлголттой байсан багаас. Манай нутагт чих ёс жуудаг сайтай. Эрэгтэй хүнийг үнээр одоо гэр орон цэвэрлүүлэхгүй, хог асуулахгүй, хамгийн хоолныхаа дээжийг эрэгтэй хүндээ өгч дараа нэмэгтэйчүүд нь иддэг шиг юм уу тий. Тэгээ тийм эрэгтэйчүүдэд хоймртаа залж унтуулж хөвтүүлдэг ч гэдэг юм уу тий. Тэр утгаараа ёсчуудаг аюу сайтай. Тийм хүмүүжлэлтэй тийм орчинд өссөн гэсэн үг л дээ. Тэгээд оюутан болоод явж байгаад одоо нөхөртөйгээ тааралцсан. Тухайн үед бол би бүхтэй сууна гэж бодоагүй. Тэгээд явж исэн чинь оюутны байранд ирээл ирж очиж явсаар байсан үл дээ. Би өөр найзтай ш тэгэл тухайн үед тэгжсэн. Тэгээд гэр бүл болоогүй бол тэр чинь найз нөхөр гэдэггүй гээл ирдэг байсан манай нөхөр. Тэгж ирж явж ирснээс үлдээ оюутны байранд манай байранд ирж сууршаад хувцаанаараа нэгээр авчир тавьсараж манай байранд ирж сууршаад тэгэл нөхөртөйгээ таарал амьдрал гэсэн. Тэгээд тухайн үед Баянаа аврагын сургуульд сурч ирсэн. Тэгээд би бас их сургуулийн хуулийн сургуульд сурч ирсэн. Оюутан багтаал танилцсан нөхөртөө. Одоо бол хүмүүс яг нөгөө начны найраач гэдэг юм уу, ер нь бол бүхий цолыг мөнгөөр авчдаг болсон гэдэг нэг бичгтэйгүү яриа явдаг болсон шүү дээ. Таны хань бол бас Монгол улсын нэлээд алдартай заануудын нэг тийм ээ. Тэгэд Бомбаяр зааны гэргий гэж дуудуулах, ер нь бүхий гэргий байх тэр үүрэг хариуцлагч гэдэг юм уу? Тэр талаас ямар байдаг вэ? Ах トゥ эргэн тойрон дандаа бүх хүмүүс байсан учраас хүндлэл уламжлалыг маш сайн мэддэг. Тэр утгаараа нөхөртөөгөө суугаад суусан цагаас одоо тэр малгай бүсийн дээшээ тавих цаадах шуудгийн угаас цэвэрлэхээс эхлээд бүх юмыг яг бол хинээр цаалахгүй чадчихсан. Ер нь бол бүх хүний ихнэр бол маш их стресстэй, нервждэг. Ягаад гэвэл улсын наадам болох ч юм уу байнгын барилдаан болно ш. Тэр болгонд ингээд нервтэж ингээд гар хүл ингээд чичирш ингээд суудаг байсан. Сэтгэл санааны давхар бэлтгэл хийгээд байт юм шүү баг. Нөхөр маань барилдаж байгаа үед, нөхрийгээ барилдаж байгаа үед үнэхээр их стресстэй үс. Гэхдээ бусад хүмүүс шиг ингээд илэрхийлж